Баярлалаа найзуудаа. Өнөөдөр жижигэн Мидо хоёрын төрсөн өдөр. Тэд бэбидээ төрсөн өдрийн бэлэг илгээжээ. Цахим аялагчид бэлгээ хараад баярлаж байтал жижигээс дуудлага ирлээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе Мидо. Баярлалаа. Чамд ч гэсэн төрсөн өдрийн мэнд. Чи бидний явуулсан бэлгийг авсан уу? Тийм ээ, авсан. Үнэхээр гоё бэлэг байсан шүү. Бид номнуудаа 2-2-оор нь багцлсан. Тэгсэн чинь 5 багц ном болсон. Тэгэхээр 5-ыг үржих нь 2 тэнцүү 10 гэж үржүүлээд юмсын тог амархан болдог штэ. Ааха, тийм байна лээ. Маш их баярлалаа. Би бэлгээ томоотой тэнцүү хувааж авсан. Хөөе, ингээд хуваах үйлдэлийг яаж бичих вүлээ? Хуваах үйлдэлийн тэмдгийг ингэж бичдэг. Та хоёр яаж тэнцүү хуваасан бэ? 10 ширхэг номоо 2 тэнцүү хуваасан. Тэгсэн чинь нэг хүнд 5 ногдсон. Тиймээс бид хоёр 5-5-аар нь авсан байхгүй юу? Харин та нар томоо бид хоёрын явуулсан бэлгийг авсан уу? Тийм ээ, авсан. Сая бид 3 явуулсан бэлгийг чинь задлах гэж байла. Хамтдаа задлая. За тэгье. Томоо бид хоёр дуртай чихрээ явуулсан шүү. Хөө, тийм үү? Хурд идэе. Ямар гоё юм бэ? Баярлалаа жижигэ. Тамаад ч бас баярлалаа гэж хэлээрэй. За, чихрээ амтрахын эдэрээ баяртай. Баяртай жижигэ. Мидо, надтай чи төрсөн өдрийн бэлгээ хуваалцсан үсттэй. Тэгэлгүй яхав. Энд хідэн чихэр байна. Чихрүүдийг 4 игнэнд 3-3-аар өрсөн байна. Тэгэхээр 4-ийг үржих нь 3, тэнцүү 12 чихэр байна. Би арай өөрөөр бодлоо. Чихрүүдийг 3 игнэнд 4-4-өөр өрсөн байна. Тэгэхээр 3-ыг үрждэг нь 4, тэнцүү 12. Гэхдээ үржвэр нь ижил байна. Тийм байна. Бид нийт чихрийн тог өөр аргаар оллоо. Би та хоёртой бэлгээ тэнцүү хуваамаар байна. Гуруула яаж тэнцүү хувааж авах вэ? Тэгвэл 12-ыг 3 тэнцүү хуваахад нэгэнд нь 4 ногдох юм байна. Хой. Хүлээгээрэй. Эвонд ч гэсэн үгүй л дөө. Тийм шүү. Тэр бидэнд тусалдаг штэ. Тэгээ. Тэгвэл 12 чихрийг 3-3-аар авахад 4 хүнд хүрх юм байна. Тийм байна. Арцгаагаараа найзуудаа. Хүй, нэрэ Эвон ч робот толгоор идэж чадахгүй штэ. Нэр ийштэй. Тэгвэл гуруула нэг-нэгээр нь хуваагаад авчихъя. Нэрэ тэгье. Өнөөдөр тэд тэнцүү хувааж авах аргыг сурлаа. Мидо бэлгээ найзуудтайгаа хуваалцсандаа баяр хөөртэй байлаа. Тэд чихрээ тун амтархан эдцгээв. Хүүхдүүдээ, та нар ч гэсэн найзуудтайгаа хуваалцаж байгаарай.